эмийн эмчилгээний алдаа. Энэ бол альва өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд чухал зэвсэг бөгөөд орчин үед эмийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Эмийн хэрэглээ нэмэгдснээр эмийн үйлдвэр өргөчөнд тэлэхэд нөлөөлөхийн зэрэгцээ, эмнээс шалтгааллах сөрөг үр дагавар, эмийн гаж нөлөө болон эмчилгээний алдаа нэмэгдэхэд мөн нөлөөлж байна. Түүнчлэн эм илүү нарийн төвөгтэй болсоор байна. Тухайлбал эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэлбэр олширсан, эм хэрэглэх арга, үйлчлэх хугацаа, олон янз байхын зэрэгцээ, ижил үйлдэлтэй эм өөр үйлдвэрлэгчийн нэрээр өөр хэлбэртэй үйлдвэрлэгдэж байна. Архан өвчний эмчилгээнд олон эм хэрэглэх шаардлага гардаг нь эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө болон эмийн эмчилгээний алдаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Эмийн эмчилгээнд хэд хэдэн эмнэлгийн мэргэжилтэн оролцдог бөгөөд тэдгээрийн харилцааны үйл ойлголцлоос алдаа үүсгэх шалтгаануудын нэг болдог. Эмийн эмчилгээний явцад эмчлүүлэгчдэд илэрч буй хүсээгүй эмгэгийг гаж тохиолдол гэж нэрлэх бөгөөд уг тохиолдол нь эмнээс шалтгаалаагүй байж болно. Эмийн эмчилгээний алдааг гаж тохиолдолд хамруулж үздэг. Иймээс эмийн аюулгүй байдлын нэг асуудал бол эмийн эмчилгээний алдаа юм. Эмийн эмчилгээний алдаа нь урьдчилан сэргийлэх боломжтой гаж тохиолдол үүсгдэг гол шалтгаануудын нэг болсоор байна. Америкийн нэгдсэн улсын анагаах ухааны институтийн мэдээлснээр Америкийн нэгдсэн улсад нэг өдөрт нэг эмчилгээний алдаа тохиолдож байна. Нэг жилд 1.5 сая урьдчилан сэргийлэх боломжтой гаж тохиолдол бүртгэгдэж байна. Америкийн нэгдсэн улсын эмнэлгүүдэд жил бүр эмийн эмчилгээний алдаатай холбоотой 7,000 нас баралт бүртгэгдэж байна гэсэн тоо баримтуудыг мэдээлсэн байна. Эмийг эмчилгээнд хэрэглэхэд дараах үе шатуудыг дамжиж хэрэглэдэг. Нэгдүгürt жор бичих үе шат, хоёрт эм хэрэглэх үе, гуравт эмчилгээний үр дүнг хянах үе. Эмч эмнэлгийн мэргэжилтэн болон эмчлүүлэгч эдгээр 3 үе шатын аль алинд нь оролцдог. Жишээлх юм бол иргэд өөрөө эмийг эмчийн жоргуугаар хэрэглэж байгаа тохиолдолд бол дээрх 3 үе шатанд өөрөө бие дааж оролцоход хүрдэг. Эмийн эмчилгээнд хэрэглэх үе шатыг тодруулж үзвэл жор бичих үе шат гэдэгт өвчний эмнэл зүй болон эмчлүүлэгчийн онцлог тохируулан юуны төрөнд эмийг сонгох, эм хэрэглэх арга, тун хугацаа, дэглэмийг тодорхойлох, эмчилгээний төлөвлөгөөг танилцуулах, тэмдэглэх хөтлөх гэсэн үйл ажиллагаа жор бичих шатанд хамрагддаг. Эм хэрэглэх үйл ажиллагаанд эмийг бэлтгэх, олгох, харшилтай эсгийг шалгах, эмийг биед оруулах, тэмдэглэх хөтлөх үйл ажиллагаанууд хамрагддаг. Эмийг эмчилгээний хяналтын шатанд эмчилгээний үр нөлөө, зохистой хэрэглээ, сөрөг нөлөө үүсч буй эсхийг хяналт тавих болон тэмдэглэл хөтлөх үйл ажиллагаанууд хамрагддаг. Эмийн эмчилгээний алдаа үүсгэх шалтгаан нь дээрх эмийг эмчилгээнд хэрэглэх 3 үе шат нь аль алинд нь тохиолддог. Тухайлбал жор бичих үйл ажиллагаанд юуны төрөнд эм хэрэглэх заалт, эсрэг заалт, эмийн харилцан нөлөөлөл зэрэг эмийн талаар мэдлэг тутмаг байх нь эмийн эмчилгээний алдаа үүсгэх шалтгаануудын нэг болдог. Тухайлбал олон төрлийн эм эмчилгээнд хэрэглэж байгаагаас аюулгүй жор бичгэд шаардлагатай бүх мэдээллийг тогтоох боломж хомс болсон. Энэ шалтгаанд нөлөөлж байна. Эмчлүүлэгч тус бүрийн өвөрмөц онцлогийг харгалзан эрсдэлт хүчин зүйлсийг тооцоход анхаарал татамг хандуулах нь эмчилгээний алдаа үүсгэхэд хүргэдэг шалтгааны нэг болдог. Тухайлбал харшил, хавсарсан өвчин, жирэмсэн, хөхүүл өндөр наснуудад онцлогийг харгалзан эмийн эмчилгээг тооцох шаардлагатай байдаг. Жор бичих зөв эмийг зөв өвчтөнд зөв аргаар хэрэглэх гэсэн зарчмыг алдагдсанаас эмчилгээний алдаа үүсгэхэд хүргэдэг. Тухайлбал буруу эмийг сонгосон, буруу тунгаар жорыг бичсэн, хэрэглэх арга, хугацааг оновчгүй төлөвлөсөнтэй холбоотой эмчилгээний алдаа үүсгэдэг. Ойлголцлын алдаа нь мөн эмийн эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлдөг шалтгааны нэг болдог. Тухайлбал эмийн нэр, нэгжийг буруу харах, ижил дуудагдах, эмийг андуурах зэрэг нь эмчилгээний алдааны шалтгаануудын нэг болдог. Эм хэрэглэх
хатанд нөлөөлдөг шалтгаанд нь бол жоронд бичигдсэн эмийг эмчилгээнд хэрэглээгүй байх, жоронд бичигдээгүй эмийг эмчилгээнд хэрэглэсэн байх, буруу өвчтөнд эмийг хэрэглэсэн, буруу эмийг хэрэглэсэн, буруу тунгаар хэрэглэсэн, буруу хэлбэрээр эмийг хэрэглэсэн, буруу хугацаанд буруу давтамжтай хэрэглэснээс, буруу бэлтгэгдсэн эмийг эмчилгээнд хэрэглэснээс, буруу техникээр эмийг эмчилгээнд хийснээс, харшилтай эмийг эмчилгээнд хэрэглэснээс, буруу аргаар эмийг хэрэглэснээр эмийн эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлдөг. Эмчилгээний хяналтын шатанд үүсэх алдаа нь эмийн гаж нөлөөний хяналт муу байснаас, эмийн курс эмчилгээ дууссаны дараа эмчилгээг зогсоогоогүй удаан үргэлжлүүлснээс, эмчилгээний курс дуусаагүй байхад эмийг зогсоосноос, эмийн тунг хянаагүй хянсан боловч зохих ёсоор тэмдэглэл хөтлөөгүй эмийн мэдээлэл солилцоо алдагдсанаас, тухайлбал эмчлүүлэгч өөр эмнэлэгт шилжих, эмчлэгч эмч солигдох тохиолдолд мэдээлэл солилцооноос үүдэлтэй алдаа үүсэх шалтгаан болдог. Эмийн эмчилгээний алдаа нь эмийн эмчилгээний дараах үе шатуудад илүү тохиолддог байна. Тухайлбал эмчилгээг төлөвлөх жор бичих шатанд, бичлэлт хийх шатанд, жор олгох, эмийг хэрэглэх үед эмийн эмчилгээний хяналтын шатанд эмчилгээний алдаа илүүтэй тохиолддог байна. Педиатрик сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээс үзэхэд эмчилгээ төлөвлөх жор бичих шатанд эмийн эмчилгээний алдааны 77.8% тохиолдсон бол бичлэлт хийх шатанд эмийн эмчилгээний алдааны 5.8%, жор олгоход 1%, эмийг эмчилгээнд хэрэглэх үед эмчилгээний алдаа 12.8% тохиолдсон бол эмчилгээний хяналтын шатанд үүссэн алдаа 0.5%-ийг эзэлж байсан байна. Эмийн эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлдөг хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс байдаг. Үүнийг дотор нь эмчлүүлэгчийн хүчин зүйлсд дараах хүчин зүйлс хамрагддаг. Тухайлбал олон эмийг хэрэглэх, олон хавсарсан эмгэгтэй байх, харилцах чадвар муутай өвчтнүүд, тухайлбал ухаангүй байх, хэл ярианы бэрхшээлтэй болон бага насны хүүхдүүдэд нэгээс олон эмчид үзүүлж эмчлүүлэх тохиолдолд эрүүл мэнд болон эмийн тухай өгчгүй мэдээлэлд эмчлүүлэгч хайхрамжгүй хандах нь няраа болон бага насны хүүхдэд тунгийн тохируулга хийх шаардлагатай тохиолдлуудад эмийн эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлүүд болдог. Эмнэлгийн мэргэжилтнүүдээс шалтгааллах эрсдэлт хүчин зүйлд ажлын туршлага багтаа байх, яаралтай төрийн шийдвэр гаргах тохиолдол үүссэн үед, эмчилгээ үйлчилгээ хийх явц тасалдах үед ажлын ачаалал хит их ядарсан тохиолдолд, анхаарал болгоомж сул муу байгаа тохиолдолд, ажлаа нэгтэлж шалгах дадал зуршил сул байгаа тохиолдлууд, багаар ажиллах, бусдтай харилцах, ойлголцох чадвар муутай байх нь эмийн эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлдөг байна. Ажлын байрнаас шалтгааллах эрсдэлт хүчин зүйлд ажлын байрны аюулгүй үйл ажиллагаа хангалтгүй байх, тухайлбал гэрэл бүдэх, дуу шууган хит ихтэй орчинд ажиллах, эмчилгээний аюулгүй байдлын хяналтын тогтолцоо сул байх, тухайлбал мэдээлэл солилцох, үнэлэх, арга хэмжээ авах, эргэн мэдээлэх тогтолцоо сул байгаа тохиолдолд мөн шаардлагатай үйл ажиллагаа, мэдээллийг унших, харах, эргэн санах, бичмэл заавар татмагшилтай үед, хүний нөөцийн дутагдaltaй үед эмийг хэрэглэхэд хялбар байдлаар хадгалах зохион байгуулалт дутагдaltaй байх нь эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Эмнээс шалтгааллах эрсдэлт хүчин зүйлд хэд олон эмийг хэрэглэх тохиолдол мөн төстөө дуудагдах, төстөө харагдах, савлгаатай эмүүд, жишээлбэл Cerebrex өрөвслийн эсрэг, Cerebrix таталтай эсрэг юмуд гэх мэтчлэн эмчилгээнд хэрэглэх тохиолдолд
эмийн эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлөх эрсдэл хүчин зүйлийн нэг болдог. Мөн нэг юм олон хэлбэртэй боловч савлгаа ажил хоорондоо ялгагдах боломжгүй байх тохиолдол нь эмчилгээний алдаа үүсгэхэд нөлөөлдөг эрсдэл хүчин зүйлийн нэг болдог. Эмийн тун болон давтамжийг тооцоолоход төвөгтэй байдаг эмүүдэд эмчилгээний алдаа үүсгэх эрсдэл хүчин зүйлийн нэг болдог. Нэгэнт эмийн эмчилгээний алдаа үүсгэх маш олон шалтгаан эрсдэл хүчин зүйлүүд нөлөөлдөг учраас эмийн эмчилгээний алдаанаас сэргийлж ажиллах нь юуны төрөнд чухал асуудлын нэг юм. Эмийн эмчилгээнээс алдаанаас сэргийлэхэд дараах хэд хэдэн арга замуудыг нэвтрүүлж ажиллах нь зүйтэй. Эмзүүч, сувилагч нар багаар ажиллах сайн дадлыг хэвшүүлж ажиллах, эмийн эмчилгээний алдааг бүртгэх, мэдээлэхэд шийтгэл хүлээлгөхээс зайлсхийх тогтолцоог бүрдүүлэх, эрсдэл өндөртэй эмүүд болон туслаар сэлбэх шингэнийг эмчилгээнд хэрэглэх, аюулгүй ажиллагааны заавар болон хяналтын хувцас ашиглаж хэвших, жор бичихэд зөвшөөрөгдсөн нэршлэлээр зөв гаргацтай товчлохгүй бичих, журмыг мөрдөж ажиллах, стандарт тэмдэглэгээ хэрэглэж бичих, эм хэрэглэх аргыг эмийн бүх жоронд тодорхой стандарт тэмдэглэгээ ашиглан бичиж хэвших нь эмийн эмчилгээний алдаа үүсгэхээс сэргийлэх арга замуудын нэг юм. Мөн яаралтай тохиолдолд утсаар болон амаар эмийн захиалга өгөх асуудлыг хязгаарлах, эмчлүүлэгчид эмийг хэрэглэхээс өмнө эмчлүүлэгч болон эмийг давхар шалгах тогтолцоог нэвтрүүлэх, эмнэлэгт хэвтэ эмчлүүлэгчдэд эмчилгээг хийх стандарт цаг тогтоож мөрдөж ажиллах, төстэй дуудагддаг, төстэй харагддаг эмийг жоронд бичихтэй олон улсын нэршлээс гадна үйлдвэрлэгчийн нэрийг хамт бичих, журмыг мөрдөж ажиллах, эмийн эмчилгээ түүнийг хянахад эмзүүчтэй хамтарч ажиллах нь эмийн эмчилгээний алдаанаас сэргийлэх чухал алхмууд болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.